За, ороймондөө хаанти подкаст энэ удаа Хинтээ нурууны одоо зүүн урд талд Хүчрийн гэдэг газар хээрийн судалгаан дээр ирээд та бүхэнд байгаль шинжлэх ухааны танин мэдрэхүйн цувралын ярилцлагуудыг эхлэн бэлтгэж хүргээд байна. Нийт подкаст нэвтрүүлэг маань 2 удирлаар буюу тус бүр 10 дугаартай нийт 20 дугаар ярилцлагуудыг та бүхэнд бид нар хийж хүргэн. Энэхүү 20 дугаарт ямар хүмүүс оролцох вэ гэхлээр одоо зарим нь хөл судлаач, зарим нь усны судлаач, зарим нь одоо шувуу судлаач, зарим нь одоо аан амтын судлаачид тэгээд энэ тусгай хамгаалалтын газрын байгаль хамгаалагчид гэх мэтлэнгийн хүмүүсийн одоо ярилцлагуудыг та бүхэнд хүргэн. Та ерөнхийдөө энэ подкаст нэвтрүүлгээр юу хүмүүс үзээсээ сонсоосоо гэж хүсэж байгаа вэ? Мэдээж хэрэг хаан хинтийн тусгай хамгаалалтын газрын яг энэ хамт олонны санаа тэгээд энэ судлаачдыг уурж энэ хаан хинтийн тусгай хамгаалалтын газар гэдэг энэ онгон дагшин энэ сайхан байгаль ертөнцид юу нөөгдөж байгаа юм бэ гэдгийг одоо төрөл бүрийн одоо судлаачдаар одоо баг үсгээд ингээд жил болгон зохион байгуулж экспедиц зохион байгуулж ингэж явдаг. Энэ бол яг хамт олонны санаачлаг. Тэгээд Монгол орн бол маш том шүү дээ тий. Тэр тусмаа энэ хаан хинтийн тусгай хамгаалалтын газар чинь явхад бас их хэцүү тий. Ингээд тайг одоо өндөр уул ширэнгой гэд ингэлэр зэрэг яг ингээд хамгаалтын газраас зохион байгуулж байгаа энэ боломжийг ашиглаад энэ одоо судлагдаагүй байгаа тэр олон судлагдахууныг бид нар бас гаргаж олон нийтэд хүргэж тэгэд хамгийн гол нь яагаад судалж байгаа юм? Гэхдээ судлал байж л энэ биологийн төрөл олон зүйл чинь алга болчихвол яах вэ? За тэгэхээр ер нь бол энэ 20 подкастаараа бид нар энэ одоо хаан хинтийн тусгай хамгаалалтын газрыг өнөөг хүртэл судалсан судлаачдын одоо тэр судалгааны үр дүнгээс олон нийттэйгээ хуваалцъя гэж байгаа. Тэгээ мэдээж хэрэг нөгөө нэг асуудлуудаа шийдэхгүй ингээд орхичдаг асуудлуудыг гаргаж ирээд ярилцъя. Тэгээ шийдэл олъё гэж байгаа. Тэгээд мэдээж хэрэг эхний 1-р одоо подкастэнд бол манай байгаль хамгаалагчид хаан хинтийн тусгай хамгаалалтын газрынхан бүгд оролцсон. Танилцуулга хийн. Манай байгаль хамгаалагч чинь бас аль хэдийн судлаачдтэй ингээ мониторинг ажиллаа хийгээд ингээ бас явдаг. Бараг одоо энд амьдарсаар байгаад бүр энэ хаана ямар өв сургамал амтан байдгүй бүгдийг мэддэг. Үнэхээр одоо ийм мэдлэг мэдээлэл өргөжүүлсэн ийм байгаль хамгаалагч тагаа. Ойлголтыг шавар шийд тийм ээ. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэж та бүхэнд хүргэхэд Германы техник хамтын ажиллагааны газар бол биднэрт тусалцаа үзүүлж одоо энэ санхүүжилтэн дээр одоо ивент итгэж ажилласан байгаа. Өглөөний мэнд. Юуны өмнө та эхлээд үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй, өөрийгөө болон хамт олонныхаа тухай товчхон танилцуулахгүй юу? За. Манай хаан хинтийн улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалтын захиргаа гэдэг байгууллага бол 1992 онд анх ардын их хурлын одоо тэргүүлэгчдийн зарилгаар дархан цааст газар болсон ийм газар байгаа юм. За ер нь бол 3 мөрний тэргүүн Хинтээ хаан Бурхан халдуун гэд энэний хамгаалалт бол мөн эртнээс бол энэ хамгаалттай 1227 онд их хааныг тэнгэр тэлсний дараагаар одоо их хоргийг байгуулж яг Хинтээ нуруу энэ онон хэрлэн туул гэдэг энэ 3 мөрний нийлж байгаа 3 мөрний их авж байгаа газрыг за энэ салбар улсуудтай энэ онголон дарахлах юм зарлиг гарч исэн. Тэгээ тэрнээс хойш бол үндсэндээ энэ бол онгон багшин байдлаа бол хэвээр нь одоо ингээ хадгалсаар ирсэн айланд нутгалдаггүй онгон багшнаар хадгалдаг юм газар байгаа юм. За энэ судалгааны хамгийн гол зорилго нь юу байх хэвтэй бэ? Зүгээр судлаад ийм судалгааны үр дүн гарлаа гэд хавцанд хийгээд тийм ээ номын санд хадгалах нь илүү ач холбогдолтой юм уу? А тэр судалгааны үр дүн
энэ одоо жишээлх юм бол тусгай хамгаалалттай газрыг яаж хамгаалах вэ? 10 жилийн дараагаар нь ямар болох нь вэ, тийм ээ? 20 жилийн дараа, 100 жилийн дараагаар энэ нөхцөл байдал маань одоо хэвээрээ хадгалагдах уу, өөрчлөгдөх уу, цаг агаараа нөхцөл, хүний хүчин зүйл гэдэг юм. Энэ нөхцлүүдэд яаж өөрчлөгдөх юм бэ гэдгийг бидний судалгааныхаа үр дүнг харж агаад энэ судалгааны үр дүнгээс хамгааллын нөхөн сэргийлэх, тийм ээ, агнуурын гэдэг юм. Бүх одоо энэ практикт одоо гардаг энэ үр дүнгээ яг биднээс энэ судалгааны үр дүнгээс гаргах хэрэгтэй байхгүй. Тэгээ оновчлол хийх одоо мэдээллийн сан үсчин гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй болохоор зүгээр судлаад хавцлаад тавиад байх юм бол энэ судалгааны үр дүн бол үндсэндээ бол байхгүй гэсэн. Тэгэхээр энийг хэрэглэгдэх хүн болох хэрэгтэй. Тэгэхээр юмны үн цэн ингээд өөрчлөгдөд эрэхтэй зэрэг эргээд биднээс одоо яг юу үн цэнтэй юм бэ те? Мөнгө нь үн цэнтэй юм уу? Их нутгийн одоо энэ байгаль, газар шороон үн цэнтэй юм уу? Энэ онгон дагшин байгальд хэрвээ энэ хിവэр нь биднээс одоо дахиад нэг 50 жил 100 жил хадгалчих юм бол энэ хадгалсны маань одоо үн цэн дэлхийн нийтэд одоо энэ үн цэн маань одоо биднээсийн олж байгаа ашиг уул уурхай одоо энэ одоо тий алт нүүрс гэдэг юм уу энэ юмнаас хамаагүй илүү үн цэнтэй тийм зүйл болж үлдэх хэвээр. Тэрийг л биднээс одооноос харах хэвээр. Маань энэ одоо сэргийгдэх нөөц чинь ямар их тий Монгол орн бол нэрийн баян тансаг их орн шүү дээ тий. Манай мэдээж хэрэг энэ ботаникч нар хамтын судлаачид маань бол маш мундаг. Энэ том орны одоо хамтын ургамлын тархалтыг бол бараг цэжэр ингээ мэджээдэ. Тэгээд бас сонирхоод ингээ сүүлийн үеийн судалгааны үр дүнгуудыг харахаар одоо жишээлх юм бол нэг ховор ургамлын жагсаалтууд гарсан байгаа шүү дээ. Тэгээд экосистемийн загвар талаас нь ингээд хараад үзэхлээр яг тэр ургамлуудын нэг ховор ургамлуудын жагсаалтууд маань өнөөдөр манай яг тэр ажлаа мэддэг те хаана яг тархдаг гэдгийг нь мэддэг судлаачдын таамаглал байдлаар ингээд жагсаалт нь гарсан байгаа. Гэтэл яг ямар хүчин зүйл нөлөөлөд тийм ээ яг экологийн орчин нь хэдэн онд байхгүй болох юм бэ гэдгийг загварчилдаг ийм загвар руу оруулаад яг ингээд магадлалыг нь одоо геостатистик модельүүд ингээд тавиад ингээд яг батлаагүй байгаа гэх юм уу. Ер нь бол Хинтийн орныхаа бараг бүх газраар явж утсан. Гэхдээ мэдээж нэг том газар нутаг байна. Дархан цаас сая 700 мянган га талбай хамардаг. Тэгээд бүгднгээр бас явах үнэхээр боломжгүй. Жишээ нь байгаль хамгаалагч хүн яг юу хийдэг юм бэ те? Байгаль хамгаалагч хүний яг ажлын гол одоо үүрэгт нь юу орсон байдаг вэ? За мэдээж бол байгаль хамгаалагч хүний нэг тэргүүний бол мэдээж байгалыг хамгаалах тийм үү? Тэгээд судалж шинжлэх энэ гол ажлууд нь байгаа шүү дээ. За тэгээд энэ төмөр гарах юм бол одоо төмөртэй ажиллагдаж явна. За хин нэгэн одоо явж байгаад одоо төөрж алга болсон тохиолдолд эрен хайх ажиллагаануудыг явуулна. За тэгээд ус одоо үерийн аюулд бас дайжлагдана үерийн одоо гол ус дагаж одоо бас эргүүл шалгалт хийн. Мэдээж энэ бол зуныханд. Тэгээд намар болохоор одоо иргэд одоо хош модны самар бэлтгэхээр одоо уул руу явдаг. Энэ үед нь одоо дэш тэр одоо хууль ёсныхын дагуу энэ бүх дагалт баялагийг төвж бэлтгэх юмд нар хяналт тавина. За өвлийн улиралд бол одоо хулгайн ангийн асуудлууд бас гарна. Тэгээ за хаврын улиралд мэдээж төмөр гээл. Тэгээд ер нь бол жилийн 4 улиралд ер нь явж байна да энэ байгаль хамгаалагч. Ямар хүн байгаль хамгаалагч болдго юм бэ? Байгаль хамгаалагч хүний гол одоо эзэмссэн ур чадварууд юу байх хэвээр вэ? Одоо яг нутаг орноо мэддэг байх хэвээр нэгдүгээр. Тэгээд одоо ер нь байгальтай л харьцдаг хүн байвал болно шүү дээ. Одоо тэр нэг 7 хоног явхад нэг их цуцангаад хүн соолтой явна. Тэгтээ бол ер нь бэрхшээл ихтэй. Тэр хатуужилтаа л гэсэн үг юм ба шүү дээ. Хатуужилтаа хүн байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Би балдан болон сэтгэл санаа. Ер нь бол сэтгэл санааны тэгээд өөрөө морь малан цайн нэг сар одоо төмөр унтраан гэдэг чинь бас л чанга ажил өстэй тийм. Тэр чинь цурмаа мандаг байхгүй. Одоо том талбай гэвдэр чинь хариуцсан шүү дээ ингээд. За тэндээс тэр хүртэл ингээд нэг хоёроо тэгээд хонон үнжин иргэн усын тэр чинь одоо нам хүүдэргээд нэг юм юуны дорч модны дорч маш олон жил ингээд хураагцсан нэг юм ялзам гэдэг байхгүй юу. Хуурайч чинь тэр нь ингээд шатаар доошлол
тэр орчныг идэл тэгээ цаашлаа тэгээ дахиад хүн гардаг байхгүй. Тэрийг нь бүгдийг усаж унтраана. Тэг чинь маш их ажилтай шүү дээ. Хинтийн нуруу үнэхээр мөөг их ургахаас өөр аргагүй юм байна гэдэг дүгнэлт. Яа тэгэхээр хинтийн нуруу чи уулын орой байсан ч ингээл ус аршаан одоо ундарч идэг, булаг ундарч идэг тийм нурууд байдаг юм байна. Тэгээд ам болгоноор нь ингээл ус урсдаг. Тэгээ маш тийм мөөг ургах хамгийн таатай орчин бол Монгол улсад ерөөсөө хинтийн нуруу юм байна гэж би бол ойлгосон. Тэгэхээр мөөгний хамгийн том байгальд гүйцэтгэдэг нэг том үүрэг бол ялзруулагчийн үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Одоо хэрвээ мөөг байхгүй байсан бол энэ ойнууд чинь ингээ унгандаа дарагдаад жил-жилийнх дарагдаад ингээ хүн явах хожуулууд битүүл байгаа гэсэн үг шүү дээ, тий. Хан хинтийн дархан цаасд газар гэдэг маань бол бас тэр болгон судлаач хүн хүрээд байхаар яваад байдаг тийм газар бол бас биш юм аа. Онгон дагшин одоо зэлүүд ийм сайхан үзэсгэлэнтэй газар нэг юм. Тэгээ одоо асал тайрхан маань мөнх цастай боловч тэгтээ сүүлийн жилүүдэд бас ингэ цас нь их багассан. Энэ жил бол цас бараг байхгүй. Ардаа цастай байдаг байсан. Энэ жил айгүй их хуурашилтай төмөр их гарч байна энэ хавар. Хинтийн нуруунд одоогийн байдлаар нэг 5 төмөртэй байх шиг шүү дээ. Манай подкастын бас нэгэн зорилго болохоор энэ уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаалал гэдэг зүйл Монгол оронд үнэхээр бодиттой болцсон юм биш үү гэдгийг бас дэлгэж харуулах байхгүй. Тэгээ таны бодлоор энэ манад энэ дулаалал гэдэг зүйл хэр эрчимтэй явагдаж байгаа. Тэрний өөр нөлөөнд танд юу ажиглагддаг вэ? Ажиглагддаггүй яг хоо. Энэ жид бол бүр тодорхой ажиглагдаж байна. Энэ гол усны байдал одоо энэ гол ус чинь ингэж урсдаг гол биш байхгүй. Энэ чулуун дээгүүрээ гарч ирсэн. Эсвэл одоо морьтой машинтай гарахад айгүй хэцүү газар байсан. Одоо энэ явж туудаа гарч харуулсан байна шүү дээ. Энэ жил хувьд бол онцгой багасж байна. Тэгээд дээр нь тэр асал тайрхны ардлын сүүдэр газар нь бол цас хайлдгүй байсан. Энэ жил хайлж байна. Ерөөсө засгүй шахуу болж байна. Дурлалын хувьд бол тэгээд энэ төмөрийн гамшиг олон татамжтай хавраас хойш гараад байна. Эднэр бол ингээд яг нүдэн дээр ил байгаа. Бид нар одоо яг энэ дунд л ажиллаж байгаа юм чинь. Эднэртэй хамгийн хоорхон байгаа хүмүүс бид нэр бүх юм тодорхой байна. За тэгэхээр одоо ингээд судлаачтай ингээд байгаль орчны тухай ярилцлаа нэг зүйл бол ингээд яг үндсэн ярианы цөмөн болж байгаа юм болохоор уур амьсгалын өөрчлөлт. За уур амьсгалын өөрчлөлт болохоор за ганцхан Монголд бол болоогүй. Одоо ганцхан Монголд бол цэвдэг гэсээгүй. Одоо бидний энэ хаантын тусгай амгалтай газрын одоо жишээлбэл биологийн төрөл олон зүйлд ямар нэгэн одоо эрсдэл аюул авчирж байгаа юу? Та энэ талаар нэг товчт үнэт хэлж өгөөч. Ер нь одоо дэлхийн дулаар л одоо ялангуяа сүүлийн жилүүдэд ер нь ажим явагдажсэн сүүлийн жилүүдэд бол маш эрчимтэй одоо дулаарч байна гэж тийм ээ. Дэлхийн нийтэд одоо ер нь зөвхөн Монгол орн гэлтгүү маш олон улс оронд энэ нөлөөлж байна. Энэ бүтээн дээр үзэх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөгдөж байгаа 40 орны дотор эхний 10-т Монгол орныг багтаасан байгаа. Энэ юу гэж нөхөр одоо шууд одоо сөрөг нөлөө бол эрчимтэй явагдаж байгаа. За энэний зүгээр эхний одоо бидний одоо мэрэгчлэнүүдийн одоо гадаа ингээл ууланд явж хахад анхны ажиллагдж байгаа шинж тэмдгүүд болохоор зэрэг өнгөрсөн жил явж байхдаа харагдчихсан нөгөө биологийн төрөл зүйлүүд маань энэ жил явхад одоо урагжсэн газараа жил болгон л би экспедиц явдаг л да одоо ууландаа явна. Ургамал одоо байгалийн ургамлынхаа судалгааны шинжилгээ хийгээд ингэж явдаг. Тэгэхэд өнгөрсөн жил урагжсэн, тэрний ураг жил урагжсэн ургамлууд одоо урагжсэн газараа байхгүй болсон баг жишээ. Тэгэхээр энэ одоо яагаад байхгүй болчихваа? Дэлхийн дулаалалтай холбоотой байна. Энэ гандуу байдалтай холбоотой байна. Бороо хур багасж байгаатай холбоотой байж байна. Хүмүүсийн зохисгүй хэрэглээтэй холбоотой байж байна, тийм ээ. Тэгээ энэ болгоноос үүдээд бол энэ баялаг одоо төрөл зүйлүүд маань байгалийн ургамлын энэ баялаг одоо хаанч байхгүй гэж түрүүнд хэлсэн тийм ээ. Дэлхийн хаанч байдгүй зөвхөн Монгол оронд ургадаг энзимикүүд маань ховордож байна. За тэгэхээр түрүүнд би хэлсэн 4 том одоо дэлхийн ургамал газар ангил байж байгаа төвд байна гэдэг бол тэр дөрөв чинь өөрөөр захын хэлбэрүүд нь л багхгүй юу? Харьцангуй одоо нөгөө арилгахаа төвд бос оптимал нөхцөл нь биш. Одоо жишээлбэл манай хинтийн тайг бол харьцангуй давжаа. Болоод яг Төв Сибирьтэй ямар сайхан байх вэ гэдэг шиг тийм 4 том юуны уулзуур дээр байж байгаа ургамлын төрөл зүйлүүд бол харьцангуй эмзэг байгаа. Бид нар яаж энэ удаан хугацаанд энэ ашигтай ургамлуудаа авч үлдэх юм бэ? Одоо эн чинь дэлхийд дулаалаад ингээд чи хүмүүс бидний одоо хариу арга хэмжээ авч чадхааргүй хүнд хэцүү асуудал уу? Эсвэл бид нар бас хийж чадах, шийдэж чадах зүйлс байгаа юу? За одоо юун төлөө ухаантай ийм хүмүүс байгаад байгаа юм лээ тий.
хараад одоо үүсэж байгаа нөхцөл байдал юу болоод байна уу? Юу биднэрт харуулад байна уу? Бид нар цаашд яах ёстой юм? Эмийн ургамлууд нь хордоод байна. Өнгөрсөн жил байсан газараа энэ жил очиход байхгүй болсон байна. Яах ёстой юм? Бид нар таримжуулах ёстой. Тэр биологийн төрөл зүйлийг авч үлдэхийн тулд бид нар адаглаад одоо үрийн хүртэл түгээд бид нар үрээ ойшруулах тийм ээ. Энэ зүйлүүдийн хүртэл бид нар одоо шаттараас ажлуудыг одоо бас нэг тийм бодлоготойгоор бид нар шаттараатайгаар системтэйгээр ингэж хийж эхлүүлэх бүр шаардлагатай. Яг энэ хаант усан цэцэн амралтай газарт байгаа эмийн болон байгалийн олон нас турмлуудыг таримжуулах талаар тэр яриаг бол эхлүүлж ирсэн те. Тэгэхээр та энэ талаар яриач те. Одоо энэ бид нар байгалийн одоо урмлаа өөрсдөө үрийн таньж түүж авч чаддаг байх. Тэгээ цааш нь таримжуулдаг байх ач холбогдлын талаар үзэгчтэй тайлбарлаж өгөөч. За энэ одоо хөтөлбөртэй холбоотойгоор өнгөрсөн оны 4 сар болохоор хаан хинтийн тусгай хамгаалалттай газрын ажилчид маань манай талбай дээр ирээд за тэгээд манайх одоо ил талбай болон хүлэмжний одоо судалгааны ажил эрчимтэй явагдаж байгаа газар учраас энэ дээрээ одоо яг энэ бүс нутагт ургаж байгаа байгалийн ашигтай эмийн ургамлуудыг одоо хаан хинтийн тусгай хамгаалалттай газраас бол үүр тийм ээ. За тэгээд нөгөө үржлийн эрхтнүүдийг биднэрт төөж өгөөд за бид нар энд нь болохоор таримжуулах за ийм судалгааны ажлыг хамтарч хийя гэж ярилцаад бол эхэлж байна. Сүүлд бол 120 зүйлтэй гэж хэлсэн боловч дахиад нарийн судалгааны үр дүнд бол бүр 102 зүйл болж багассан байна. Сүүлийн одоо шалгуурт нийцсэн унган зүйлүүд. За энэ 102 зүйл маань бол Монгол орноос өөр хаанч байхгүй учраас судалгаа байхгүй юмштэй. Ямар нэгэн түүний биолог тархалт бусад онцлогийн судалгаа байхгүй. Тэгэхээр нэн төрөнд эдгээр ургамал дээр судалгааг бол эрчимтэй хийх хэрэгтэй. Бид өөрсдөө л хийх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл манай Монгол улсад та одоо судлаачны хувьд өөрөө юу гэж боддөг вэ? Хэр зэрэг одоо нөлөө үзүүлж байна? Энэ дэлхийд дулаарч байгаа нь одоо манай Монголд бол бүр 3 дахин илүү хүчтэй жилийн дунд чинь 2.4 градусаар дулаарсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү тоо баримтууд тэгэлдэг. Тэгээ бодит байдал дээр энэ танд одоо яг хэр зэрэг мэдрэгдэж байна вэ? Одоо зөвхөн нөгөө хамгийн сайн мэддэг талын цагаан мөгөн дээр л аваад үзэхэд 2001 оноос 2006 оныг дуустал ч юм уу. Нэг 6 жил дараалаад бороо аюу багтаа тийм гам болсон жил байсан. Одоо зүгээр миний бодож байгаа шүү дээ. Тэгээд тэднээс хойш эхлээд мөөгний хүрээ зөндөө байгаад байдаг байсан. 2010 он гэхэд мөөгний хүрээ ер нь байхгүй болж ирсэн байна. Тэгэхээр ингээл хамгийн түрүүлэг бид нар хамгийн наадлын жишээ бидний хамгийн сайн мэддэг талын цагаан мөг маань л ингээл аарын хувир ашиглалт, бэлчээрэлтийн талхагдал юмны нөлөө байгаа л да. Ганцхан аарын хувир ашиглалт биш. Тэгэхэд л тэр 6 жил дараасан тэр бороо хур багтаа жил болсноос шалтгаалаад манай мөөгний тэр хүрээнүүд хомигдаад алга болоод талын цагаан мөөгний урах нөхцөл бол маш их ингээд хомигдсон байна. Одоо энэ бүхний эсрэг бид нар ямар хариу арга хэмжээ авах боломжтой вэ? Ерөөсөө л ургамлан бүрхөвч бий болох хэрэгтэй. Тэгээ ургамлан бүрхөвч бий болох юм бол диж хэрэг цөлжилт тий ингээл хөрсний илэгдэл эвдрээс салхинд хийсгээ болно. Газрын дороод багасна, нуралт багасна тий бэлчээрийн талхагдал ингээл тэгэл энэ бүгд чинь энэ агаарт байгаа нөрс хүчлийнхийг тэр ургамлын биедэл шингээж хөрсөнд ургамал тарих тусмал хар шорон хөрс үүснэ. Тэгэл ингээл ялцмаг үүснэ. Инхлэр зэрэг энэ бүх зүйл чинь ерөөсөө хоорондоо холбоотой. Эцээцт бол яг л карбон шингээлт гэдэг чинь хөрсний органик бодисыг ихсгэх, тэгээд ургамлыг их ургуулах. Тэгээ нөгөө талаасаа бол аль болохоор ингээд тэр нормыг багасгаад шимт ижээл ус чигийн те баг хэрэглэж гэдэг юм уу, байгальд ойр байлгаж гэдэг юм уу те. Тэр хүн болгон яг нэг өөрийн гэсэн технологи гэж яриад байгаа. Тэр нь бол яг хоо энэ эколог дээлтэй те экологд ойр аргаар уруулах гэж нү эсвэл одоо интенсив эрчимжүүлж те эрчимжүүлж ургах юм бол ургацсан нэгсэл тэгэл ургац ихсэх юм бол үндэс ихсэл ахаал үндэс чинь нэгсэж байгаа юм чи хөрсөнд органик бодис ихсэх маягаар ингээд нөгөө нэг өөр өөрийн технологиороо ингээд тарьж байгаа тэр бүхэн зөв тэн дотор цаана юу яваад байна гэхэлэр аль болохоор үнцээрээ усыг авах магадлал нэгсэж явах хэвээр хоол тэжээлийг авах магадлал нэгсэж явах хэвээр тий. Та энэ олон нийтэд хандаж хүмүүр байгаль хамгаалагч байна гэдгийг энэ юу гэсэн үг юм бэ? Та ер нь яавал одоо байгаль хамгаалагч байх чадах юм бэ гэдэг дээр нэг хэлж өгөөч. Биднээс 13 оноос хойш биднээс нэг тийм өөрсөндөө концепцийн хувьд өөрчлөлт хийхгүй болохгүй гэдээ биднээс
яриад бүх олон нийт нутгийн иргэдтэй хамтрах одоо боломжтой бүх л одоо субъектүүдтэй биднээс хамтарч байгаа. Аялагч нар байна, нутгийн иргэн байна, малчин байна, тэ орон нутгийн засаг захиргаа байна. Одоо зарим тохиолдолд бол одоо энэ төмрийн одоо янз бүрийн нөхцөл болгоод нөгөө самар мамрынхантайгаа нийлээл үндсэндээ одоо ингээд байгаль хамгаалах ажил руу ингээд явж байгаа шүү дээ. Тэгээд 13 оноос хойш яг тэр концепцийн өөрчлөлт хийх гээд биднээс оролдоод байгаа юм. Ер нь бол биднээс урд нь бол яадаг байсан гэхээр улсаас тусгаалan хууль гаргаад за газар нутгийг нь тусгаалж ингэж хязгаарлаад тэгээд нутгийн иргэдээс нь биднээс байгалыг хамгаалах гэж оролдлого хийдэг байсан. Ер нь бол бүхэл юм байсан юм тий. За биднээс тэр концепцийг өөрчлөөд ер нь бол нутгийн иргэдтэй бүх оролцогч нартай хамтарсан хамгааллын менежментийг л бий болгох гэж. Ер нь бол. Энэ нь бол одоо бүх хүмүүс одоо тэр иргэн бүр байгаль хамгаалагч гэдэг тэр концепц маань л яваад байна гэсэн үг байхгүй. Ер нь бол сүүлийн үед хүмүүс одоо их хотчж байна. Энэ хотчж байгаа хүмүүс ч маань хөдөө бас салхинд гарах, уул хатан зугаалах байт юм уу. Янз бүрийн одоо хурдан хүчтэй техниктэй болсон. Энийгээ техникээрээ аялах, зугаалах юм хэрэгцээ зайлшгүй ингээ бий болоод ирж байгаа. Энэ хэрэгцээ нь бий болдог болсон хэрнээ тэр байгаль дээр очиод яаж байх уу гэдэг тэр эхний нэг мэдгэдэггүйнүүд анхан шатны ойлголт нь байхгүй хэрнээ тэр нөгөө юу нэг хэрэгцээ нь байгаад идэг. Тэгэхээр энэ хүмүүстэй одоо жишээлх юм бол наад захын зүгээр хогоо аваа явцдаг бай. Майхан барих юм бол өөрснөө эрсдэлд оруулахгүй тул тийм ээ. Голдын үер усны бороохоор орсон нөхцөл хонхор газар битээ майхнаа байр. Гал төлөх юм бол одоо аль болох гал төлөхгүй юу. Гал төлөх болгон ч л ингээл 1 метр газар ингээл шатчихж байгаа. Тэр чинь эргээд хэдэн жил ногоо ургадаг байхгүй. Тэгэл одоо зүг чигээ одоо жишээлх юм бол яаж болох вэ? Төөрвөл яах вэ? Өөрснийгөө эрсдүүлэхэд одоо тэрнээс яаж гарах вэ гэдэг юм. Илүү хүн рүү өөрснийх нь эрх ашигт нийцсэн тэр одоо тайлбар мэдгэдэггүй энэ уул хангаач нь байж их юм бол одоо нэг газар ингээд өөрснөө ирж буучаад ёстой гой газар байсан тэнд очиж амраа гэдэг дараа нь өшөө олон найз нөхдийгөө бүгдийг дагуулад ирэхээр өнгөрсөн жилийн ч өснө тарьсан хог байж ямар санагдах вэ? Нөгөө найз нөхдүүд чинь юу тэнчэнээс харах вэ те? Өө эднээс чинь нэгэл тэгэн штэ. Тэгэхээр тэхгүй тулд байгальд яг ирэхэд чи ямар байсан тэр хэвээр нь үлдээгээд явдаг. Тэр зуршдыг бий болгох хэрэгтэй. Ер нь бол ийм сайхан хүмүүсийн мэдлэг, оюун туршлагыг олон нийтэд хүргэхэд тусалсан Германы техник хамтын ажиллагааны газар буюу GIZ-ийн хамт олон бас энэ подкастыг эхлэн бэлтгэж байгаа багийнхаа өмнөөс нийт судлаачдынхаа өмнөөс бас баярлсан талархснаа илэрхийлж байна. Хэрвээ одоо энэ судлаачдын маань ярьж танилцуулж хэлж байгаа зүйлс та бүхэн таалагдах юм бол YouTube сувгаа лайк дараад, шеэр хийгээд, subscribe хийгээрэй. Энэ нь бол бид бас цаашдаа олон хүн үзэхэд бас их чухал нөлөөтэй байдаг юм байл шүү. Мөн та энэхүү бичлэгийг цааш нь дамжуулаад хүн бүр байгаль хамгаалагч баяа ураатай HNT подкастыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд бас өөрийн хувь нэмрээ оруулаарай гэж хүсэх гэсэн юм аа. За ингээд дараагийн дугаараар өөр нэгэн байшлаас хэдүүлээ эргээд уулзцгаая. Баярлалаа та бүхэнд. Хотын